Rani Mind. What a privilege to be with you again for another wonderful revelation of hope. За тэгээд итгэл найдварын мэдээ хэмээх гайхалтай семинарыг дахин та бүхэнд нэг удаа хүрэх ийм боломж олдсонд тэгээд энд хорон цугласандаа маш их баяртай байна. We welcome every one of you here tonight. Энд ирсэн хүн бүрийг бид бүхэн бас халуун дулаанаар угтан авч байна. We're going to sweep aside the curtain and look at what's going on in the universe. Тэгээд бид бүхэн бидний нүдэнд үзэгдэхгүй ч гэсэн яг хөшгөний цаана юу болж байгааг олж мэдэж тэр хөшгийг бүгдээрээ нээх болно. There is a great conflict of unimaginable proportions. Бидний хувьд хизээж төсөөлөөгүй, хизээж хараагүй тулаан болж байна. This is a war of the worlds of evil and good. Тэгэхээр энэ тулаан ямар учиртай тулаан ба гэхээр одоо сайн сайхан болон бузар муугийн хоорондын тулаан ба. The book of Revelation reveals a great struggle between good and evil. Библийн илчлэл гэдэг номон дээр яг энэ сайн муугийн хоорондын тэмцлийг бол маш тодорхой харуулсан байдаг. Many good angels exist, but also evil angels. Мэдээж маш сайхан бурханд үйлчлдэг ийм ариун тэнгэр ичнэр байдаг. Мөн түүнчлэн бузар муу тэнгэр ичнэр ч гэсэн оршд юм аа. Now Revelation chapter 12 tells us about a war that broke out in heaven. Илчлэл номон дээр тэр дундаа 12 дугаар бүлэг дээр нь тэнгэрт нэгэн дайн дэгдэж ингээд тэнгэрийн амар амгалан алга болсон гэж өгүүлсэн байна. Pastor, read that passage for us. Илчлэл номын 12-ын 7-оос 9 дээр тэнгэрт дайн болов. Михаил болон түүний тэнгэр ичнэр луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр ичнэр тулалдаад тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба сатан гэгддэг эртний могоо доош хаягдав гэсэн. Тэр дэлхий рүү хаяглаа. Түүний хамт тэнгэр ичнэрч доош хаягдав гэсэн. So, can you believe it? War in heaven? Тэгээ та бүхэн одоо итгэж гин үү те? Тэнгэрт буюу Бурханы мөнхийн улсад дайн дэгдсэн гэж. Christ and Satan battling together? Тэнгэрийн эзэн хаан Христ Есүс болон түүний эсрэг дүр болох сатан тэр хоёрын хоорондох тэмцэл. Now this brings up a lot of questions. Тэгээ энэ түүхээс бидэнд бол маш олон асуулт төрн гарч ирж байгаа. Why was there war in heaven? Яахаараа дайн Тэнгэрийн улсад дэгддэг үлээ? Where did this dragon come from? Тэр эртний луу гэдэг байгаа. Энэ амьтан чи яг хаанаас гараад ирв? We have clues in the Bible. Тэгэхээр бидэнд бол Библиэс нэг зах зуугийн сэжүүр бол байна. In Ezekiel 28 verse 12, we get a little picture. Эзекиэл номын 28 дугаар бүлэг дээрээс бид бүхэн яг юу босон талаар нэг жоохон мэдээллийг бол харж байна. About the heart of an angel called Lucifer. Бурханы бүтээсэн тэнгэр ичнэрийн нэг болох Люцифер гэдэг тэнгэр элчийн зүрх сэтгэлд нэгэн зүйл болсон байна. Please read the text. Эзекиэл 28:12 дээр эзэн бурхан ийхүү айлдаж байна. Чамд мэрэгэн ухаанаар бэлгсэн үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв. So this angel had a very special place in the ranking in heaven. Бурханы бүтээсэн бүхий тэнгэр элчүүдийн дотор байр суурийн хувьд маш өндөр хэрэгэн зэрэгтэй ийм тэнгэр элч байсан ба. He was very close to the throne of God. Тэгээд түүний байр сууриас шалтгаалаад тэрээр Бурханы хаан синтит маш ойрхон оршиж бас үйлчилдэг байсан. He was the highest in perfection. Тэгээд яг үндэ бол одоо маш төгсийн төгс төгөлдөр. Had so much wisdom and he was very beautiful. He was very handsome. Тэгээд гаднах одоо дүр төрх нь үнэхээр үзэгслэн гоо тэгээд маш ухаантай. Let's read on in Ezekiel 28. Тэгээ 28 дугаар бүлгийн 14-өөс 15 дээр нь чи бол халахалдаг тослогдсон хэрэг байсан. Ба би чамайг байрлуулсан. Чи Бурханы ариун ууланд байлаа. Чи галт чулуунуудын дундуур яв. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвд бус нь олдох хүртэл чи өөрийн замуудаа гэмгүй байв. So I want you to fully understand something.
Тэгээ би та бүхнийг нэг зүйлийг маш сайн ойлгосоо гэж хүсэж байна. God did not create a demon. Бурхан бол буг чөтгөрийг бол бүтээгээгүй. He didn't create the devil, okay? Адгийн муу өрийн чөтгөрийг бол бурхан бүтээгээгүй. He created a perfect angel. Харин бурхан төгс тэнгэр элчийг бүтээсэн. He existed in heaven, he functioned in heaven, he was an angel. Тэгээд тэнгэрийн улсад бүтээгдэж тэгээд тэнд өөрийн гэсэн ажил үүрэгтэй тэнгэр элч байсан. But something happened to this angel. Гэхдээ энэ тэнгэр элчийн хувьд нэгэн зүйл тохиолдсон баг. Verse 17. 17 дугаар ишлэлээр чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрхчин бардамнав. Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан. Somehow, and we don't know how, this angel became focused on himself. Яг уг үндэс нь яг Юнас гэдгийг бид бүрэн дүрэн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ энэ тэнгэрлэгч өөрөө өөртөө төвлөрч өөрөө өөрийгөө харж өөрөө өөртөө бардамж гисэн байна. He was so beautiful, so handsome, he began to think more of himself than God. Тэгээд өөрийгөө хараад байсан чинь нэрээ би чинь айгүй үзэгсэнтэй юм уу? Нэрээ би чинь ямар ухаантай юм бэ гэсэн бодол төрөөд тэгээд тэр мөчөөс эхлээд бурханд анхаарлаа хандуулахаас илүүтэйгээр өөрөө өөртөө л анхаарал хандуулдаг тийм бүтээл болсон байна. His pride and self-centeredness led him into sin. Түүний бардамнал зөвхөн өөрөө өөртөө төвлөрсөн тэр зүрхсэглээс болоод энэ тэнгэрч анхны гим нүглийг үйлдсэн баг. But you ask, but Pastor, how could that happen in a perfect heaven? Тэгээ та бүхэн асууж болох юм те. Пастора, төгс төгөлдөр бурхны бүтээсэн тэнгэрийн ус диваажинд яахаараа ийм зүйл болчдгийм бэ гэж асууж магадгүй. There's only one way. Нэг одоо тайлбар байна. Let's talk about love. Хамтаа бүгдээрээ яг одоо энэ цөмчөд хайрын талаар ярив. Love can never be forced. Хайр гэдэг зүйлэнд бол ямар ч алавдал хүч гэж байдаггүй. Love has to come voluntarily from the heart. Хайр гэдэг зүйл бол яг үндэ хүний одоо зүрх сэтгэлээс сайн дураараа аяанда гардаг зүйл. And if you take away the ability to love, you actually take away the ability to be really happy. Хүний зүрх сэтгэлээс хайрлах чадварыг нь авчих юм бол тэр чигээрээ хүний амьдрал яадаг вэ гэхээр ад жаргалтай ийм амьдрал болох боломжгүй болдог. So since God wanted his creatures to be happy, he gave them freedom of choice. Тэгэхээр бурхан өөрийнхөө бүтээсэн бүтээлийг ад жаргалтай байгаасаа гэж хүсдэг учраас яахын аргагүй өөрийн бүтээлдээ дагалдуулан эрх чөлөөтэйгээр сонгох сонголтыг нь өгсөн байна. God wanted all of his creatures to love him voluntarily because he was the creator. Тэгэхээр бүтээгч эзэн бурхан өөрийнхөө бүтээсэн бүхэл бүтээлүүдэд ямар эрх чөлөө өгсөн бэхээр өөрийг нь сонголттойгоор хайрлах ийм сонгох эрх чөлөөг өгсөн So байна. God gave Lucifer this power of choice. Тэгэхээр яг үүнтэй адилхан бурхан Люциферт ч гэсэн яг энэ сонгох эрх мэдлийг нь өгсөн. He had the freedom and the right to choose to love God. Люциферийн хувьд те бурханыг хайрлах ийм зөв бөгөөд ариун сонголтыг хийх бүрэн чадвартай бүтээл байсан байна. But he also had the power to choose not to love. А яг түүнтэй адилхан хэрэг хүсэх юм бол бурханыг хайрлахгүй байх сонголтыг хийгч эрх мэдэл түүнд байсан гэсэн үг. You see, when God created creatures, he did not want robots that just do exactly as they are told to do. Тэгэхээр бурхан бол өөрийнхөө бүтээсэн бүтээлүүдийг те ийм робот шиг байлгахыг хүсдэггүй. Яг л хийснийг нь хийгээл те хийгсийг нь хийдэг ийм утсан хүүхэлдэй байлгахыг хүсдэг. He wanted intelligent beings who would love and experience happiness and joy. Өөрийнхөө бүтээсэн бүтээлийг те яг л оюун ухаанаараа сэтгэн бодож тэгээд чин зүрхнийхэн гүнээс хүсэж бурхныг хайрладаг. Тэгээд түүнээс ад жаргалыг мэдэрдэг ийм бүтээл байгаасаа гэж хүссэн байна. This could not happen without the power of choice. Сонголтыг өгж ижил хүн ийм ад жаргалтай амьдралаар амьдарч байна. I thank God that you chose to be here tonight. Тэгээд бурханд би талархаж байна. Өнөөдөр гэхэд та бүхэн хүн бүр те өөрийн хувийн сонголтоор энд ирсэн шүү дээ. That is a sign of your interest in your eternal future. Тэгэхээр энэ сонголтоор дамжуулж бид бүхэн
Бурханд ямар дохиог өгж ийнө гэхээр өөрийнхөө мөнхийн хувь тавиланд цаг зарцуул санаа зовж байгаагаа илэрхийлж байгаа. Now let's look at the book of Isaiah, because Isaiah tells us how Lucifer himself chose to rebel against God. Тэгэхээр бүгдээр Исаи номыг одоо жоохон эргүүлье. Яг л Исаи номон дээр яг энэ Люцифер хэрхэн Бурханы эсрэг босож энэ тэмцлийг энэ дайныг ихлүүлсэн талаар өөр нэгэн мэдээлэл өгдөг. Pastor, read the next 2 slides. Исаи номын 14-ийн 12-оос 14. Аяа, өөрийнхөө Гэлбат Соломон, чи яаж Тэнгэрээс унаваа? Учир нь чи зүрхэндээ би Тэнгэр рүү гарна. Би Бурханы оддын дээр сэнтигээ босгоно. Би умардын хамгийн чамдад чуулганы уулан дээр задарна. Би үүсийн орой дээр гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн шиг болгоно гэсэн. Now, let me ask you a question. Би та бүхнээс асуулт байна. In these verses in Isaiah, Исаи номдэр бичигдсэн энэ ишлэлийг та бүхэн хараад what is one word, one pronoun that keeps coming up? ямар үг олон дахин давтагдаад байна вэ? Ямар үг? I will do this. I will ascend. I will be like the Most High. Би хамгийн дээд нэгэн шиг болно. Би хамгийн дээд нэгэн шиг заларна. Би хэлгээд байгаа юм тий. So what did Lucifer desire? Тэгэхээр Люциферийн одоо хүсэл юу байсан бэ? Go ahead and read it, Pastor. Люциферийн хүсэл бэхэр дээд ирэх мэдэл хаан сэнти удирдлага ба засаглалыг хүссэн баг. So that's how it all started. Яг энэ цагаас эхлээд энэ түүхийн яг энэ мөчөөс эхлээд хамаг одоо муу мухагийн үндэс ихсэн. How a perfect angel fell to become a demonic angel. Тэгэхээр Бурханы бүтээсэн төгс төгөлдөр Тэнгэр илч хэрхэн агшин зур бузар муугийн илч болж хувирчив. And with him he took many angels who became evil angels. Тэгээд тэрээр өөрөө ганцаараа зогсохгүй маш олон Тэнгэр илчнийг өөртөө дагуулan урвуулж тэгээд хамтдаа бузар муугийн одоо сүнснүүд болсон байна. Now, in contrast to what happened to Lucifer becoming an evil angel, what is the basis of God's character? Энэ үйл явдлыг тайлбарлахад бид бүхэн Бурханы засаглалын үндэс суурь юу байсан? Тэгээд сатан буюу Люцифер яг юуны эсрэг тэмцээд байсныг бүгдээрээ ойлгож чадна. Let's read 1 John 4:8, Pastor. 1-р Иохан номын 4:8 дээр ингэсэн байна. Бурхан бол хайр билээ. Love is the foundation of God's character. Тэр Бурханы зан чанар, Бурханы засаглалын гол үндэс суурь нь бол хайр байгаа. It is the foundation of God's government. Хайр бол Бурханы хаант засаглалын, Бурханы оршин байгаагийн гол үндэс суурь. No one can ever successfully force someone else to love them. Тэгэхээр хинч тийм үү? Хин нэгнэр хүчээр хайрлуулж чадахгүй. Love was all around Lucifer, but he turned away from love. Уг нь бол Люциферийн эргэн тойронд Бурханы хайр хангалттай хүрээлж исэн. Гэхдээ Люцифер өөрийн сонголтоор тэрхүү хайраас холдсон байна. Now going back to Ezekiel 28 verse 6, let's see what happened to Lucifer. Эзекиэл номын 28:6 дээр ингэсэн байна. Чи өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон гэсэн. Lucifer began to think, why should God have all the power and authority? Тэгэхээр Люциферт ямар бодол орж ирсэн мэхэр яагаад Бурханд заавал хамаг эрх мэдэл хамаг удирдах тэр дээд эрх мэдэл заавал яагаад Бурханд байх ёстой гэж. I am just as capable as God to run the universe. Тэгээ би ч гэсэн энэ бүх орчлон хорвоо ертөнцийг удирдахч болж болно шүү дээ гэсэн ийм бодол орж ирсэн байна. What an amazing transformation. Ямар аимшигтай өөрчлөлт вэ? Try to imagine now the disturbance and the trouble this caused in heaven. Тэгээ та бүхэн боддоо төсөөлөд үзтээ. Тэнгэрийн улсад хамгийн анхны энэ гим нүглийн ул мөр тэнд анх гарч ирсэн. Jealousy and saying bad things about people didn't exist in heaven. Тэгээ та бүхэн төсөөлөд үзтээ. Ата житөө бусдыг доромжилсан, гүтгсэн ийм үгс Тэнгэрт дуулдаад гэсэн гэж боддоо. And I need to say, as Christians, we should not have that exist in our own lives. Христ итгэгч бидний хувьд бид амьдралдаа яг ийм хандлагыг,
ийм зан чанарыг хэрхэвч босод харуулж болохгүй. In heaven, the angels never even thought about questioning God's wisdom and His love. Уул нь бол тэнгэр элчнэрийн хувьд бол Бурхны хайр, Бурхны эрх мэдэл тийм эргэлзэх юм эргэлзээ ихэнд бол байгаагүй. Тэр талаар боддогчгүй байсан. All of a sudden, this brilliant angel Lucifer begins to say very not so nice things very subtly, very quietly. Гэтэл яасан мэхээр те Люцифер ил тод биш. Харин цаагуур, далдуур чихнээс чихний хооронд яасан мэхээр Бурхны тухай ховж, гүтгэлгийг тэрээр шивнэж эхэлсэн баг. He would go around to the angels. Тэгээд тэнгэр элчнүүдээр очиод те нэг нэгээр нь очиод Why should God have all the glory? яагаад Бурханд бид бүх алдрыг өргөж түнд мөргөх ёстой гэж гэл. Why should we have to obey God? Яагаад түнд дуулууртай байж түүний үг сургаалын дагуу амьдрах ёстой юм? You know, I think I have a better way to run the universe. Та нар хэрвээ намайг сонсох юм бол надад бол Бурханаас илүү энэ орчин ертөнц хорвоог удирдах ийм төлөвлөгөө чадамж надад байна гэж шивнэж гисэн. God is unfair in the way that He does things. Тэгэл те Бурхан бол яг үндэ бол тийм шудраг Бурхан биш ээ гэл. Now, let's ask the question. За бүгдээрээ нэг асуултыг асуу. How would the God of the universe who created Lucifer and all the angels, how would He answer? Орчин ертөнцийг бүгдийг бүтээж, бүх тэнгэр элч нарыг бүтээж, Люциферийг өөрийг нь бүтээсэн бүтээгч Бурхан яг энэ үйл явдалд ямар хариу барьсан бэ? Maybe some people would say, "Oh, God should just destroy Lucifer. He's a horrible problem to the universe." Магадгүй зарим хүн хэлж болох юм те. Бурхан бол Люциферийг тэр даруйд нь газартаа тэгшиж устгах ёстой. Ийм юм гэж хаа байсан юм? Хэрхэв зөвшөөрж болохгүй гэж хэлэх баг. Since he was causing trouble, let's just get rid of it now and then it won't exist. Үндсээр нь одоо яг одоо л баг дээр нь газ тараад авах хэрэгтэй, дуусгах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхэн цаашдаа оршихгүй болно гэл. Well, Ингэж боддог. let's answer that thought with an explanation. За тэгвэл бүгдээрээ энэ бодол хүмүүсийн гаргадаг энэ байр суурь дээр те жоохон тайлбарлах гэж хичээв. If someone is spreading lies about a king or a president of a country, За магадгүй те улс орны чинь ерөнхийлөгчийн талаар ч юм уу хааны тухай одоо худал хуурмаг ийм явуулгыг те ийм хар PR-ыг ингээд хүмүүс тараагаад бай гэж бодъё. and that person is brought in before the authorities and then executed immediately, Тэгсэн чи яасан мэхээр шууд те цэргээ илгээгээд нөгөө хүнийг барьж аваад тэгээд авчраад шууд цаазаж ингэ бодъё. would that prove that the lies were really false? Тэгвэл энэ үйлдэлтэй үнэхээр тэр дэгдээд исэн тэр яриа үнэн байсан үгүй байсан уу гэдгийг те баталж юм уу нотолж эсвэл ницаач чадах уу? Or would people always wonder, I wonder whether those lies were, maybe they weren't lies, maybe they were true. Яг ийм үйл одоо ийм үйл хийчих юм бол хүмүүсийн толгойд ийм бодол орж ин те. За магадгүй энэ яваад исэн энэ хов жив чинь одоо эхэндээ би чинь судлаач болсон чи баг үнэн юм биш үү? Энэ хийгээд байгаа үйлдэлийг харсан чинь. So just destroying Lucifer wouldn't answer that question. Зүгээр Люциферийг тэр дорн устгацсан бол энэ бүх бослог үүмэнийг дарж амар жимэр байдлыг тодох боломжгүй байсан. So God chose a wiser way because He's God. Бурхан өөрөө бурхан учраас хамгийн сайн арга замыг сонгосон байна. He would allow sin to go on for a certain period of time in the universe. Бурханы төлөвөө юу байсан мэхээр гим нүглийг тодорхой хугацаанд энэ ертөнцид байхыг зөвшөөрсөн байна. And that would demonstrate that rebellion against God does not bring happiness. Тэгээд хүмүүс аяанда те бурханы эсрэг босно гэдэг чинь хүнд ад жаргалыг амь амьдралыг өгдөг юм байна гэдгийг бүтээлүүд нь өөрсдөө ойлгоно гэдгийг бурхан мэдчихсэн. It actually brings disaster. Тэг яг үндэ бид нар мэдж байгаа те гим нүгэл орж ирснээр л яасан мэхээр зовлон бий болсон. You see, you and I and the whole universe had to see for ourselves what the end of sin really would be. Тэгээд өнөөдөр бид бүхэн энэ дэлхийн байгаа байдал өөрсдийнхөө эргэн тойронд байгаа те энэ бүхий зүйлийг ажиглаад харах юм бол гим нүгэл явж ухтаа ямар үр дүнд хүргэдэг вэ гэдгийг бид тодоос тод харж чадна. And that there is only one way that is really destined to happiness. Аз жаргалыг бий болгож, аз жаргалтай амьдралыг өгөх цорын ганц арга зам байдаг. Then God could solve the problem once and for all. Тэгээд бурхан яг л тэр арга замыг сонгож энэ дэлхийг ямар ч гим нүгэлгүй эргүүлэн диваажин болгох ийм төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн юм аа. So what does Revelation 12 verse 9 say?
Ичил номын 12-ийн 9-р ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэхээр өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэгтгэж диавол ба сатан гэгддэг эртний могоо доош хаягдав гэсэн. And the next slide. Тэр дэлхий рүү хаяглаа. Түүний хамт тэнгэр ич нар нь ч доош хаягдваа. But then you have to ask the question, but how did our little earth, because we're only one little speck in a huge universe, how did we get involved? Та бүхэн асууд төрж байгаа юм те. Энэ тэнгэр тэгсэн энэ дайн мөргөлдөөн чинь энэ том галактик ертөнцийн дор хөвчүүгэн жижигэн дэлхий түүн дээр амьдарч байгаа хүн төрлөختийн яхаараа энэ тэмцэлд ингээд орчдөг үлээ та бүхэн гайхаж магадгүй. Well, let's look at the first book in the Bible. It's called Genesis, and let's find out. Тэгвэл бүгдээрээ Библийн хамгийн ихний ном болох Эхлэл номон дээр очиж яг юу болсон талаар харцгаая. In the Bible, it says that everything was good that God created. Just about, well, God created everything good. Тэр Эхлэл номон дээр үгүйснээр бол Бурхан бүхнийг те сайн сайхнаар ихэндээ бүтээсэн гэж маш тодорхой хэлсэн байна. And that included the first human beings. Тэгээд тэр сайн сайхан бүтээлийн дотор Бурханы бүтээсэн анхны хүн байсан байна. They were capable of loving. Тэр хүн анх Бурханаар бүтээгдэхдээ үнэхээр хайрлах чадамжтай бүтээгдсэн. And they were given the freedom of choice. Тэгээд Бурханаар хүнд юу өгсөн мэхээр сонгох эрх чөлөө мөн өгсөн байна. God gave them two trees. He gave them many trees, but two special trees in the Garden of Eden. Тэгээд Бурхан хүнд маш гайхалтай үзэсгэлэнтэй модуудыг бүтээж өгсөн. Гэхдээ маш онцгой хоёр модыг Эден цэцэрлэгт анх Бурхан бүтээж өгсөн байна. One was the tree of life. Эхний мод нь болохоор амийн мод. They could eat of that. Тэр модноос идэж болно. And of all the beautiful trees that God had provided for food. Тэгээ мэдээж өөр маш олон моднууд байгаа те сайхан амттай жимснүүд ургуулдаг ийм моднууд. And then there was a tree called the tree of knowledge of good and evil. Мөн хоёр дахь мод нь ямар модыг Бурхан бүтээсэн мэхээр сайн мууг мэдүүлэгч мод гэдэг. God did not want them to taste of that tree. Бурхан цэцэрлэг дотроос те цорын ганц тэрхүү модноос л огт идэж болохгүй гэж He хэлсэн said, байна. I provided everything for you, including the tree of life. Choose that. Би хүн чамд төрөл бүрийн амттай жимстэй модыг бүтээж өглөө. Бүр амийн модыг өглөө. Чи идэж болно гэж хэлсэн. And when they chose to eat of the tree of life, they were showing their loyalty to God. Хүн амийн модон дээр очиж амийн модны жимснээс идэж байгаа тэр үйлдэлээр Бурханд үнэнч байгаа гэдгийг харуулдаг байсан. But if they chose to eat of the tree of knowledge of good and evil, they would be choosing evil and Satan's side. Тэгэхээр хэрвээ хүн Бурханы тушаалыг зөрчиж тэрхүү сайн мууг мэдүүлэгч модны жимснээс очиж идэх юм бол өөрийн сонголтоороо сайн дураараа сатаны тал буюу бузар муугийн талд зогсохоор боллоо гэдэг шийдвэрээ Бурханд харуулах байсан. Now here's an important point to know about Adam and Eve. За тэгэхээр бид хүн Адам Эв хоёрын тухай нэг зүйлийг маш сайн анзаарах хэрэгтэй. They were to stay together as they worked and walked and enjoyed their home. Тэгэхээр Бурхан тэр хоёрыг те хосоор нь бүтээгээд тэгээд хоёулаа хамтдаа ажиллаж, хамтдаа амьдарч, алхаж, тэгээд тэр Бурханы бүтээсэн сайхан цэцэрлэгт амьдрах хэрэгтэй байсан. There's wonderful power of being together as husband and wife, as a family, in fighting against evil. Тэгэхээр Бурхан хүнийг ир имээр нь бүтээж, тэгээд гэр бүл, эхнэр нөхөр гэдэг энэ гайхалтай ойлголтыг бүтээж өгсөн гол зорилго нь эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа хамтдаа байж иж адгийн морийн сүнсний эсрэг Бурханы тал зогсож чадах хэрэгтэй байсан байна. We can encourage each other to keep looking to Jesus. Тэгэхээр эхнэр нөхрүүд хосууд бие биенээ урамшуулан зоригжуулж тэгээд хамтдаа Есүс рүү үргэлж харах ийм дэмжлэгийг бие биедээ үзүүлдэг байх хэрэгтэй. But somehow one day Eve, the woman, left the side of Adam, her husband, and wandered off into the garden. Гэтэл яагаад ч юм бэ мэдэхгүй Библиэр хэлснээр Бурханы бүтээсэн эмэгтэй хүн буюу Эва нэг л өдөр нөхрөөсөө тусдаа тэгээд цэцэрлэг дундуур алхаж явсан баг. I think it was an innocent thing. I don't think she was rebelling. She simply wandered off. Би бол магадгүй Эваг бол тийм санаатаагаар хийсэн гэж бодохгүй байна. Зүгээр л ингээд юмсыг ажиглаад гайхаад явж исэн баг. And she found herself facing the tree of knowledge of good and evil. Тэгээд зүгээр л сайхан ингээд сахилаад алхаж явж байгаа л гийгүнт өөрийгөө анзаарсан нь нөгөө сайн мууг мэдүүлэгч модны яг дэргэд ингээд тулаад ирцнээ анзаарсан баг. Now Satan, the devil, the dragon, who used to be Lucifer,
who was cast down to this earth entered into a snake. Бурхны бүтээсэн анхны тэр Люцифер гэдэг тэнгэр элч гим нүгэл дунаад сатан болсон. Тэгээд тэрээр дэлхий рүү доош хаягдаад Бурхны бүтээсэн цэцэрлэг дотор могоон дүртэйгээр нууцаар явж исэн баг. Now, snakes are not, for most people, very likable animals. Өнөөдөр ч гэсэн те ер нь могоо бол нэг хүмүүсийн тиймч дурлаад байдаг амьтан бол биш. My wife hates snakes. Манай эхнэрийн хувьд бол могоог үзэн яддаг. It's kind of fun to tease her if she sees a snake and then I touch her. Oh, she jumps. Би заримдаа ингээл те могоо шиг ингээл хатгаж матгаал ингээл яхаар эхнэр маань бүр ингээл хашгичаал ингээл орилол явчихдаг гэж. The other day, I killed 3 snakes, Би бүр нэг өдөр бүр 3 могоо алсан гинэ. poisonous snakes. Бүр хортой могоо. There are some good snakes. Well, I should say, some people say snakes are part of nature and you should just leave them alone. But I'll tell you, poisonous snakes, if they're near your house, not a good thing. Тэгээ мэдээж одоо сайхан могоо гэж бол байгаа. Мэдээж бурхны бүтээсэн бүтээлүүдийн нэг л юм чинь могоо. А гэхдээ хортой могоо бол аюултай. But snakes, at the time of the Garden of Eden, were especially beautiful. Харин эдийн цэцэрлэгт үзэгдсэн тэр могоог дүрслэхдээ яасан бэхэр маш тийм өвөрмөц үзэгсэнтэй дур булаан могоо байсан гэж хэлсэн. In fact, they flew through the air. Бүр тодорхой хэлэх юм бол те энэ могоо бүр ингээд нисдэг могоо байсан байна. I don't think my wife would like to meet a flying snake. Одоо могоон дургүй ихнэр бүр нисдэг могоо харчвал бүр яах болоо те. But Satan entered into the snake. Тэг ямар ч хэлсэн сатан бол тэр могоон дотор орж могоон дүртэй болсон. Remember, God had said, if you eat of this tree, you will die. Бурхан хэлсэн те энэ модны жимснээс идэх юм бол чи үхнэ гэж хэлсэн баг. But what did Satan say through the snake to Eve? Харин сатан могоон дүртэйгээр тэгээд эмэгтэйд буюу Эвад юу гэж хэлсэн бэ гэхээр Эхлэл номын 3:4-5 дээр та нар ерөөсөө үхэхгүй гэж хэлсэн баг. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг бурхан мэддэг билээ гэж. So Satan was saying, you can have greater happiness if you follow me. Сатан эмэгтэйд ямар боломж сонголтыг танилцуулсан мэхээр хэрвээ намайг дагах юм бол бурханы танилцуулсан аж аргалтай амьдралаас илүү сайхан амьдралыг би чамд өгч чадна гэж. God is restricting your freedom. Бурхан чиний ийм эрх чөлөөг чинь хязгаарлаад байна гэж. I mean, think of it now. Here is Eve standing in front of a talking snake that looks so beautiful and saying, you won't die. Тэгээ та хүн төсөөлөд үзтээ те. Эва сайн мог мэдүүлэгч модны дор зогсчихсон хүний хэлээр ярьдаг могоотой яриад тэгээ нөгөө могоо нь Эваг чи үхэхгүй гэж хэлж байгаа. She reached out and made the fatal mistake of grasping the fruit and eating it. Тэгээд Эва яг тэрхэн мөчөд хамгийн аимшигтай алдаа гаргаж тэрхүү жимснээс тастаж аваад хадж байгаа гэдгийг мэдэхгүй байсан. She chose to go against God. Яг энэ үйлдэлээр тэрээр бурхныг эсэргүүцэгчдийн тал зогсох ийм сонголт хийснэ мэдэхгүй байсан. Oh, my dear friends here in Ulaanbaatar, Тэгэхээр энэ торон цугласан ах トゥ нараа choose God and life. бурхныг сонгорой. Тэр талд нь л ам байд юм шүү. Don't choose what the devil offers you. Мог чөтгөрийн танд санд болгож байгаа тэр зүйлсийг бүү сонгорой. Eve took that fruit to her husband, and he was so shocked and so worried that he would lose this beautiful wife that he ate the fruit also. Тэгээд Эва жимсийг өөрөөдөө зогсохгүй нөхөр дээр авчирсан. Нөхөр нь энэ үйлдэлийг хараад үнэхээр бүр ингээд итгэж чадахгүйсэн. Гэхдээ тэрээр өөрийнхөө үзэгсэнд эхнэрийг үхнэ гэдгийг мэдэж ирсэн учраас тэр жимснээс идэж хамтдаа үхэр шийдсэн байна. They went against God. Ингээд энэ сонголтоор энэ үйлдэлээрээ тэд бурхныг эсэргүүцэгчд болсон. Sin entered this world. Яг энэ үйлдэлээр дамжуулан гим нүгэл зөвхөн тэнгэрт биш дэлхийд орж ирсэн баг. And now we can see the results of sin all around us. Харин энэ зурган дээрээс бид бүхэн гим нүглийн дэлхий дээр ирснээр ямар үр дүн бидний эргэн тойронд нүдэн дээр минь ил тод байгааг бид бүхэн
харж байна. It's not anything like what that snake told Eve. Ямар ч хэлсэн тэр могоон анх Эвад санд болгож исэн тийм сайн сайхан зүйл хүн төрлөختөнд тохиолдоогүй. We live on a planet of rebellion. Бид яг одоо энэ дэлхий дээр Бурхныг эсэргүүцэгч ийм гариг ертөнц болчихсон амьдарч байна. Full of decay and death. Тэгээд аимшигтайгаар те үхэж мөхөж сүрх юм хөв тавилантай. Well, after they ate of this fruit, they were filled with guilt and they were just afraid. Тэгээд жимсийг эзсийн дараа Ирэм 2 маш их тийм гэмтээ мэдрэмжийг тэд мэдэрсэн байгаа. Айдсыг мэдэрсэн. Every evening, God would come and talk with Adam and Eve. They would have a wonderful conversation together. Библийг унших юм бол Бурхан орой өдөс сэрүү болохоор бууж ирж хүнтэй цагийг өнгөрөөж хоорондоо маш гайхалтай зүйлсүүдийг ярилцдаг байсан байна. But after this act of rebellion, he came looking for them. Адам Ева хоёрын энэ бослого, энэ үзүүлсэн энэ сонголтын дараа Бурхан тэдэнтэй ярилцахаар бууж ирсэн. And they tried to hide from him. Well, no, we don't want to see God. Гэтэл яасан мэхээр энэ удаад эхнэр нөхөр хоёулаа Бурханаас нуугдаж те Бурханыг харж чадахгүй Бурханаас тэд зугтсан байгаа. And people have been running and hiding ever since. Гим нүгэл гэдэг зүйлийн үр дүнд хүн төрлөختөн зугтаж нуугдах ийм амьдралаар амьдардаг болсон байна. Sin produces separation between us and God. Гим нүгэл мөн түнчлэн биднийг зөвхөн Бурханаас салгаад зогсохгүй мөн бие биеэс минь салгаж хөндөрүүлсэн. Separation between husbands and wives, between people. Эхнэр нөхөр хоорондоо салж хүмүүс хоорондын харилцаагаа нурааж салсан байна. The seeds of war were planted in the hearts of Adam and Eve when they sinned. Адам Ева хоёрын гим нүгэл хийсэн тэр үйлдэлээр хүн төрлөختний дунд гмийн үр суулгагдаж таригдсан байна. The reason abuse takes place in the home and in the community is because we are filled with sin. Гим нүглийн шалтгаанаас болоод өнөөдөр хүчирхийлэл ийм аимшигтай зүйлс бидний эргэн тойронд дүүрэн байгаамаа. Sin produces anxiety and fear and suffering and ultimately death. Нүглийн үр дүнд түгшүүр, айдас, зовлон, үхэл бий болсон байна. And so you might say, but Pastor, who is responsible for this? Тэгвэл та бүхэнд ийм асуулт төрж магадгүй. Тэгээ энэ бүхний тэ хариуцлагыг хэн үргэх юм бэ? Well, Jesus told a parable, a story in the Bible. Харин Есүс яг үүнтэй холбоотой нэгэн сургаалт зөвлөлийг Библиэлд хэлсэн байдаг. The man planted good seed in his garden, in his farm. Нэгэн тариачин өөрийнхөө тариан талбай дээр маш сайн үрийг тарьж гин. But later his servants found weeds growing up in the garden. Тэгсэн чинь одоо ажилчид нь талбай дээр маш олон зэрлэг ургамал ургасан байгааг харсан байна. They asked the owner, what happened? What happened? Тэгээд ажилчид нь эзэн дээр ирээ те. Эзэнтэн минь бид нар уулын сайн үр суулгасан энэ зэрлэг ургамлууд хаанаас гараад ирвэ? What does Matthew 13:28 say? Матай номын 13:28 дээр хэлэхдээ эзэн нь тэдэнд дайсан үүнийг хийжээ гэв. And why are these weeds of sickness and death and violence all around us? Яагаад энэ дэлхийд ямар шалтгаанаас болоод ямар учраас ийм их хүчирхийлэл дайн дажин зовлонгоор дүүрчвэ гэж бид нар гайхдаг. God is not responsible for all the death and violence and pain in the world. Энэ дэлхий дээр байгаа энэ өвчин, зовлон, үхэл, хагцал, дайн дажин энэ бүхний авчирсан эзэн нь бурхан биш ээ. An enemy has done this. Харин дайсан үүнийг хийжээ гэж хэлсэн. God planted good seed. Бурхан бол харин сайн үрийг тарьдаг нэг. He didn't give death and sickness, Бурхан хизээч хүнд үхэл, өвчин, зовлон хүсдэггүй. but an enemy of God and an enemy of us came and put in evil things. Харин Бурханы дайсан бид бүгдийн дайсан болох тэр нэг нь л энэ дэлхий дээр муу мухай And авчирсан. who is this enemy? Тэр дайсан юм бэ те? Satan, Сатан, the adversary, the Dyson. accuser, the devil. буруутгагч, чөтгөр. He convinced 1/3 of the angels in heaven to follow him. Тэрээр маш хүч нөлөөтэй нэгэн байсан учраас Тэнгэр элч нарын 3/1-ийг өөртөө дагаар оруулж уруулад тэгээд тэдэнтэйгээ хамт дэлхий рүү унсан байгаа. And that's why there are evil spirits. Тийм учраас бидний эргэн тойронд чөтгөрийн сүнснүүд дүүрэн байгаа.
They are formerly angels from heaven, but turned against God. Анхандаа бол тэнгэрт бурханд үйлчлэх тэнгэр ишнэр байхаар бүтээгдсэн. Гэхдээ тэд хувирч тэгээд чөтгөрүүд болсон. Satan's power is seen in every country of this planet. Энэ дэлхийн улс гүрэн болгонд сатааны эрх мэдэл, хаанчлал, хүч нөлөө тодорхой харагдаж байна. And especially in cultures where there is a great respect for ancestor worship and the belief that there are spirits that still live. Онцгойлон тэр улс орнуудын шашин шүтлэг, өв уламжлалт нь ямар итгэл үнэмшил гүн шигсэн бэ нэхэр эцэг өвгдийнхэн өвг дээдсийн сүнсэнд мөргөж шүтэж тэгээд тэр эцэг өвгдийнхэн сүнсийг одоо ч гэсэн амьд тэднийг харж байгаа гэдэг итгэдэг ийм хуурамч итгэл дүрс. My dear friends in Ulaanbaatar, do not in any way connect yourself with evil spirits. Тэгэхээр би та бүхэнд өнөөдөр нэг зүйлийг үнэхээр уриалж байна, бас анхааруулж байна. Ямар нэгэн байдлаар чөтгөрийн, муурийн сүнсний, бузар мөгийн зан үйл цуглаан ийм одоо зүйлтэй хэрхэвч бүү орооцолдороо. Don't stand on the side of the devil and his evil angels. Адгийн морийн сүнсний ажилдаг тэр бүх чөтгөрийн ажиллаа хийдэг тийм хүмүүсийн дэргэд бүү очороо. Хитэнтэй бүү нэгдэрээ. Stand on the side of God Almighty. He is more powerful than the devil. Харин түүний оронд Бурхны талд, Бурхны хүмүүстэй нэгдэж хамгийн хүчирхэг нэгний талд зогсороо. One of these days, that terrible conflict will end. Гэхдээ нэг л өдөр энэ бүх зөрчилдөөн, энэ бүх тэмцэл, энэ бүх дайн төгсөж дуусах болно. It began with the devil enticing Eve to sin. Энэ дэлхий дээр гим нүгэл орж ирэхдээ Бурхны бүтээсэн эмэгтэй хүн болох Эвийг өргөтөн түүгээр дамжуулан орж ирсэн бол That opened the door for Adam to sin. түүгээр дамжуулан түүний эр нөхөр болох Адам гим нүгэлд автсан байна. And the result has been suffering and heartache ever since. Ингээд үр дүнд нь бидний дэлхий үнэхээр зовлонт дэлхий болсон. And the earth got caught in between a great controversy between Christ and Satan. Тэгэхээр бидний амьдарч байгаа энэ дэлхий бол яг өнөөдөр сатан болон бидний итгэдэг бурхан хоёрын хоорондын тэмцэл болж байгаа ийм талбар болсон юм аа. But you might say, Pastor, why doesn't God do something? Тэгэхээр та бүхэн асууж магадгүй пастора тэгээ бурхан яг юу хийх гэж төлөвлөд байгаа юм бэ? Бурхан юм ямар нэг юм хийж байгаа юм уу гэж та асууж магадгүй. Why should there be young children living in poverty trying to find enough coal or something just to eat some bread? Яагаад те ийм бяцхан хүүхэд те маш ядуу амьдарч тэгээ хогон дундаас те идэх юм хайж ингэж амьдрах ёстой гэж. Well, I tell you, God has done something. Гэхдээ би та бүхэнд нэг зүйлийг бурхан зүгээр байгаагүй. Тэрээр юм хийж байгаа. Read Genesis 3:15. Эхлэл номын 3:15 дээр би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно гэсэн. And the next slide. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж чи түүний өсгийг няцлах болно. So he is Christ, the Messiah. He's going to come, and he did come. Тэгэхээр энэ тэр одоо хүүхэд гэж хэлсэн нь хэнийг хэлж байгаа нөхөр Есүс Христийг зөгнөж хэлсэн байна. In the Garden of Eden, the Messiah was promised, and he did come. Тэгэхээр хүн гим нүгэл анх хийсэн тэр эдийн цэцэрлэгт бурхан тэр даруйд нь хүнд ямар амлалтыг өгсөн мэхээр би аврагчийг илгээнэ гэсэн амлалт. And eventually he would give Satan a deadly blow on his head. Тэр хүү сатан буюу тэр могоон толгойг няц гიშгэх болно. When you are killing a snake, Могоог алхад you use a long stick урт одоо мод барьж агаад and you hit it right on the neck and the head, яг одоо толгой хэсэгт хүзүү хэсгээр нь л цогох хэрэгтэй. and that will kill it. Ингэж алдаг гинэ. Well, and you better make sure you hit it a few times, За тэгээд найдвартай алахын тулд хид цогчих хэрэгтэй. because even when a snake is dying, it can still strike and get you. Тэгээд могоо те бүрэн дүрэн үхээгүй бол эцсийн мөчөд таныг хадчих ийм аюултай. But Satan would try to kill Satan, but he would only hurt his heel, which means he would not kill him. He would not ultimately kill him. Тэгээд тэр хүү могоон толгойг няц гიშгэн гэхдээ могоо хүүгийн өсхийг нь няцлах болно. Хүүг бол алж чадахгүй. Гэхдээ шархтуулна гэж хэлсэн байна. Satan
would try to kill Jesus, but he would only get him in the heel. But Jesus would strike a crushing blow and kill Satan eventually. Тэгээд энэ зөвгөнлийг юу гэж ойлгож болох вэ гэхээр Есүс те сатаныг устгаж үгүй болгоно, харин сатан Есүсийг алах гэж оролдох боловч чадахгүй гэж. Here is the cross of Jesus. Тэр энэ бол Есүсийн загалмай. It reveals the enormous amount of God's love. Тэгэхээр загалмай гэдэг энэ зүйл бол Бурхны хайрын мөн чанарыг бидэнд илчилж таниулдаг. Jesus would be hung on a cross. Есүс загалмай дээр өргөгдөж цовдлогдсон. Nails put in his hands and his feet. Тэгээд тэрээр хоёр гартаа мөн хөлгөн дээр хадаасаар хадуулсан. Killed for our sins because Jesus never sinned. Есүс хизээч гим нүгэл үйлдэж байгааг учраас тэрээр бидний гим нүглийн төлөө үхсэн баг. He would demonstrate to the whole universe that God cares that Jesus came to save us. Тэгээд энэ үйлдэлээр Бурхан хүн төрлөختнийг аврах төлөвлөгөө байгаа. Хүнд санаа тавьж хүнийг аврахын тулд тэрээр ямар нэгэн зүйл хийж байгаа гэдгээ бидэнд харуулсан. He would die in our place. Тэгээд тэрээр бидэнд амар амгалан өгөхийн тулд бидний төлөө үхсэн. This concept may be a little new to some of you tonight. Магадгүй та бүхний заримд нь энэ мэдээ шин тэ хизээч сонсож байгаагүй ийм мэдээ байж болох юм. But it demonstrates the enormity, the wonderful aspect of God's love for us. Ямар ч тач Есүсийн загалмай бол Бурхны бидний төлөөх сэтгэлийг таниулдаг гайхалтай илчлэлт юм аа. So again, someone might say, but why doesn't God do something if he loves us? Тэгвэл тань дахиад нэг асуулт төрж болох юм. Тэгээ Бурхан биднийг хайрладаг юм бол тэрээр ямар нэгэн зүйлийг хийж байгаа юм уу? God has done something enormous for us. Тийм ээ. Бурхан бидний төлөө хийж байгаа. Lucifer challenged God's government in heaven. Люцифер анх Тэнгэрийн улсад Бурханы засаглалын эсрэг бослого дэгдээсэн. But God went to every level he could to save us. Тэгвэл Бурхан биднийг аврахын тулд боломжит бүхий л зүйлийг хийж байгаа юм аа. There is not a valley so deep that he cannot find you. Энэ дэлхий дээр таныг хайж олоход хэцүү. Тийм гүн гүнзгий ангал нүх гэж байхгүй. There is not a place where you can go where God's love will not find you. Энэ дэлхий дээр Бурханы хайр таныг хайж олж чадхааргүй тийм зэлүүд хээр газар гэж бас байхгүй. In your life, if you have wandered into all kinds of sin, God will follow you. He wants you back with him. Та ямар нэгэн байдлаар ямар ч гим нүгэл үлдэж Бурханы эсрэг ямар ч бозор мөг үйлдсэн ч бай Бурхан таныг өөр дөр нь эргүүлэн авчирч таныг өөрчилж таныг уучлахыг чинслээсээ хүсэж байна. Satan is a liar. He says God does not love you. Сатан бол худалч. Тэрээр бидний зүрх сэтгэл юу гэж шимдэвхэр Бурхан танд хайргүй гэж хэлдэг. But God loves you with an everlasting love. Харин Бурхан танд хайртай. Тэрээр таныг үрд мөнхийн хайраар хайрлсан гэдгийг үргэлж санаарай. Hebrews chapter 4 tell us. Еврей номын 4-р бүлгийн 15-16 дээр. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхс байдлыг хуваалцаж чаддаггүй. Тэргүүн тахилж бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаараа бидний шиг соригдсон нэгэн билээ. And the next slide. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олон өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгоё. Christ is doing something right now for every one of us. Яг одоо ч гэсэн Есүс Христ бидний хүн нэг бүрийн төлөө, биднийг аврахын төлөө гайхалтай үйлчлэлийг хийж байгаа. He died for us. Тэр бидний төлөө амиа өгсөн. He rose for us. Тэр бидний төлөө дахин амьдсан. He went to heaven for us. Тэр бидний төлөө Тэнгэрийн улс руу явсан. He's in the most holy place advocating for us as the high priest. Тэгээд тэрээр Тэнгэрийн улсын хамгийн ариун ордонд биднийг аврахын тулд бидний өмнөөс зуучлах тэрүүн тахилчийн үрийг гүйцэтгэж And байгаа. soon he will come back to take us home. Тэгээд тун удахгүй тэрээр үйлчлэлээ дуусгаад бидний гэртээ аваачаар тэрээр дахин ирэх болно. So let us come boldly to the throne of grace. Тийм учраас бүгдээрээ итгэлтэйгээр зоригтойгоор Бурхны нэгүслийн хаан сэнтэр рүү
ойртон эцгээ. Whatever your situation is, Таны нөхцөл байдал ямар байсан ч хамаагүй. whatever you are facing, Та юутаач энэ амьдралд нүүр тулсан бай хамаагүй. God will help you in your problem right now. Яг өнөөдөр тулгарсан байгаа асуудалд нь хүртэл бурхан гаргалгааг нь олж танд заавал тусалж тантай хамт байх болно. If you humbly come before Him and accept Him into your life. Хэрвээ та өөрийгөө даруухнаар Есүс Христийг хүлээн авч түүний өмнө чийслээсээ ирэх юм бол One day, sin and wickedness will be ended. нэг л өдөр гим нүгэл гэдэг энэ зүйл төгсгөл нь ирж бүрэн дуусах болно. God will destroy Satan forever. Бурхан сатаныг ор мөргүүгээр бүрэн дүүрэн устгаж үгүй болох болно. He will not be able to tempt us throughout eternity. Биднийг ийм мөнхийн сорилтын дунд, энэ зовлон дунд бурхан хизэж орхихгүй. The promise in the Garden of Eden will be fulfilled. Эден цэцэрлэгт амлсан тэрхүү гайхалтай амлалт бүрэн биелэж бидний өмнө ирэх болно. This is how Revelation chapter 20 puts it. Хамгийн сүүлчийн ишлэл Илчил номын 20-ын 10 дугаар ишлэлийг бүгдээрээ харцгаая. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа гэж хэлсэн. You see, God is doing something for you and me. Бурхан таны төлөө, миний төлөө, биднийг аврахын төлөө ямар нэгэн зүйлийг, гайхалтай зүйлийг хийж байгаа. God is love. Бурхан бол хайр юм аа. His way is the best way. Түүний арга зам, түүний төлөвлөгөө үргэлж хамгийн зөв нь байдаг. And at the end of the great controversy, when it is all over, the whole universe will say, God is just and He is fair. Тэгээд энэхүү сайн мөгийн хоорондох энэ тэмцэл дууссаны дараа бүх бүтээлүүд, бүх ертөнц даяараа Бурханыг зөвхт бөгөөд тэгээд түүнийг хайр гэдгийг зарлан тунхаглаж хүлээн зөвшөөрөх болно. So tonight, my friends, I ask you, place yourself on God's side. Өнөөдөр би та бүхнийг өөрийнхөө чөлөөт сонголт хийх тэр сонголтоор Бурханы талд зогсох шийдвэрийг гаргаасаа хэмээн хүсэж байна. How many of you tonight would like to say to Jesus, who has paid the price on the cross for you and me? Тэр та бүхний дотроос бидний хийсэн гим нүглийн төлөө Есүс загадмаа дээр цовдогдож бидний бүх төлөөсийг төлсөн байна гэдэгт итгэж түүнийг хүлээж авч байгаа нь хүмүүсээ бол гараа өрөхгүй юу? Lord, I love you. Баярлалаа. Амен. Now, before we pray, Бид бүхэн залбирахаас өмнө I want to tell you that is it something that should guide our lives? бидний амьдралыг залж чиглүүлж, чиглүүлэх ийм хууль гэж байгаа. What does the Bible say about God's law? Тэгэхээр Библиэлд тэр хуулийн талаар юу гэж хэлсэн байдаг юм бол? And can we keep His law through His power? Тэгээд тэрхүү хуулийг нь бид түүнээс өгөгддөг тэр хүч чадлаар даган биелүүлж сахиж чадах тухай. You will not want to miss tomorrow night, Тийм учраас таныг бурхан маргааш заавал ирээсэй гэж хүсэж байна. even if it's raining. Бороо орж исэн ч хамаагүй. I will be here by God's grace. I hope you are. Тэгээд би маргааш бол энд ирэхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд та бүхний гэсэн төлөвлөсэй гэж хүсэж байна. Let's pray to our God of love right now. Бүгд хамтдаа бурханд хандан залбирцгаая. Father in heaven, you have seen the hands that have been raised tonight. Тэнгэрт байгаа бурхан минь өнөө өрөөний семинарын төгсгөлд шийдвэр гаргаж гараа өргөсөн хүн нэг бүрийг та харсан баха. They love you and they want to stand on your side. Тэгээд гараа өргөсөн хүн нэг бүр таныг хайрлахыг хүсэж тэгээд таны талд зогсохыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Thank you for the plan of salvation, Бидэнд авралын төлөвлөгөөг бэлтгэж өгсөнд баярлалаа. where Jesus died for our sins, Есүс Христ бидний гмийн төлөө амиа өргөсөнд талархаж байна. that we might receive His eternal life. Тэгээд зөвхөн түүгээр дамжуулан бид мөнхийн амийг авах болцоотой болсон доо. What amazing love. Ямар гайхалтай хайр вэ? What a powerful, loving God we serve.
Бид ямар гайхалтай хүчирхэг хайраар дүүрэн эзэн бурханд итгэдэг ард түмэн бэ. Thank you for seeking us everywhere we are to bring us back to you. Тэгээд эзэн минь биднийг та өөртөө эргүүлэн авчрахын тулд бүхий л арга замыг ашиглаж тэгээд эцэстээ биднийг олж авсан тандаа баярлалаа. And Lord, tonight, if anyone here is being affected by evil spirits, help them to tell those spirits, leave, I am on God's side. Тэгээд хэрвээ өнөөдөр бидний дунд бузар мөгийн иргэшээлд хамааралд байдаг хэн нэгэн байгаа бол тэдгээр хүмүүст эрх мэдэлтэйгээр надаас холдно. Яагаад гэвэл би Тэнгэрийн Бурхны талд зогсож түүнд итгэдэг гэж хэлэх ийм итгэлийг өгөөч. Thank you for hearing us in this prayer. Бидний залбирлыг сонсож хариулж байгаад баярлалаа. In the powerful name of Jesus Christ, we ask all of this. Хамгийн хүчирхэг нэр болох Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен. Amen.